За сайн байцгаана уу? Бүгдэндний өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би Nature Republic-ийн уруулын модгийг танилцуулах гэж байна. Маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Гэхдээ миний онцолж байгаа бүтээгдэхүүн бол matte уруулын бодог байна. Энэ бүтээгдэхүүний маань давуу тал нь гэх юм бол Shia модны тос агуулгаж байгаа учраас бидний уруулыг чиглэг байдлыг хадгалнаа гэсэн үг. За би та бүгдэд одоо уруулаа хэрхэн зөв дараалтаагаар бодох зөвлөгөө хүргэе. Нэгдүгээр алхам уруулаа скрабтна. Уруулаа скрабснаар бидний уруулны хүчсэн арьс унаж бага зэргийг томруулж өгдөг байгаа. Хоёрт нь гэх юм бол matte бодог буцаж байгаа тохиолдолд уруулны тижээлийн тос төрхөж зөөлж өгөх нь чухал. За би шууд бодоод явчих. За бидний уруулаа хүрээлж явахдаа гол гаргадаг алдаануудын нэг бол амаа яг ийм жимээсэн байдалтайгаар уруулаа хүрээлж эхлэхээр завжрууга бодогдож өгдөггүй. Тийм учраас гэсэн аваа гаргаж байгаа юм шиг уруулаа бодлохлоор зөв бодогддог байгаа шүү. Мөн хоёрт нь гэх юм бол уруулаа хүрээлэхдээ бас уруулын бодог шиг дотгошоогоо оруулаад бодоод өгөх нь зөв байдаг. Тэгэх юм бол уруулын бодогтойгоо уусч өгдөг байгаа. Ингээд. За уруулаа хүрээлээд болсон. За дараагийн алхам өөрт тохирсон өнгөө сонгоод уруулаа бодно. За уруулаа бодож байхдаа мөн адилхан гэсэн авиатаагаар бодох юм бол зөв бодогдно гэсэн үг. За ингээд сүүлд нь нэмж хэлэхэд хэрвээ та matte биш гялгар уруулын өнгөөр бодож байгаа бол уруул дээрээ пудр төрхөд өгөх юм бол бас өдрийн турш таны уруулын бодгийг удаан хадгалдаг. За тэгээд октооддаа анхаарал тавьсан явдал маш их баярлалаа. Та бүгд маань Nature Republic-ийн салбар дэлгүүрүүд дээр очиод өшөө олон бүтээгдэхүүнүүдтэй танилцаад өөртөө тохирсон бүтээгдэхүүнээ сонгож аваарай гэж хэлмээр байна. Байгалийн ичидийг таны гоо сайханд.